GDT солино. GD гэж. Big Bang хамтлагийн ахлагч дуучин G-Dragon-тэй солино. Насаараа хамтдаа зүйл идэхгүй байх гэсэн юм байна да. Ер нь бит хэрэгтэй үсттэй. Энийг би уншихгүй. Залуу хүмүүс байж тэгээ доотлолт нь тэгнэ харахад гайгүй л ах байна шүү дээ. Энэ ганаа мангар юм аа гинэ. За энэ яг зөв комент байна. Зааш. Сайн бацгаана уу. Яг үдчихээ өдрийнх нь яг цагийнх нь мэндийг хүргэе. Тэгээ гэр интернетийн гэрийн зочид контентэнд оролцоход битээр хүрэлцээсэн байна. За танилцъя. За намайг гантлаг гэдэг. Сайн бацгаана. X-Sus бардагчны жүжигчин Төрөт гэдэг хүн байна. За хамгийн ихнээс бол өөрийнхөө амьдралыг өөр хүний амьдралтай солих боломж байсан бол хинтээ солих вэ гинэ. Өөрийнхөө амьдралыг өөр хүний амьдралтай солих боломж байсан бол хинтээ солих. GDT солино. GD гэж. Big Bang хамтлагийн ахлагч дуучин G-Dragon-тэй солино. Насаараа интернетгүй байх, насаараа уцгүй байх, насаараа амттай зүйл идэхгүй байх. Аль нэгийг сонгоно гинэ. За бич. Насаараа амттай зүйл идэхгүй байх сонгох юм байна да. Ер нь бит хэрэгтэй үсттэй. Интернетгүй хамгийн дээд нь хэд хон чадах вэ гинэ. За хонсон юм шүү дээ сая. Тийм хонсон. Хамгийн дээд нь одоо сая бид нар хонсон кино натурт гараад ямар ч тоггүй сүлжээгүй газар очиад 8 хонсон байдаг юм байна. Тэгээ 8 хоноход бол хэцүү юм лээ те. Чам ямар ч холбоо сүлбэ бүх юм тасраад. Өөрийгөө өмөрч коммент бичижсэн юм уу? Бичижсэн зөндөө. Хамгийн анх ерөнхийдөө сошиал ажилд ороод тэгээд ерөнхийдөө хар бараан эрэг тийм коммент бол зөндөө ирдэг байсан. Тэгээд эхэндээ бол дайтаж үздэг байсан. Тэгээ сүүлдээ бол тэгээд тохооч байсан. Бага наснд хийж байсан хамгийн сахилгагүй үйлдэл. Юу вэ? Зөндөө. Тэгэхдээ хамгийн дурсамжтай, хамгийн тэнэг, хамгийн том нь гэх юм бол нөгөө 9-р ангида сурахад ус хамаагүй гэдэг хөдөлгөөн. Сурахад ус хамаагүй гэдэг хөдөлгөөн зохион байгуулж ирсэн. 9-р ангида Соён нархын дүүргийн харьяа бүх сургуулиудын хүүхдүүдийн гарын үсгийг цуглуулад үсээ оргуулнаа. Сурахад ус хамаагүй гэдэг. Тэгээд нийгмийн ажилтныхаа өөрөө баахан гарын үсгтэй. Гэр интернетийн гэрийн зочид контентын 2 дугаар хэсэг эхэллээ. Гана төр 2 байгаа. За одоо коммент уушна гэж нүгүү. Тийм. Сайн надаас ихсэн ч одоо чамаас эхэллээ. Тийм үү. За хүнийх нэр мэр хэлээд явах тийм ээ. Гэхдээ би бол энэ комментиг бол уншчихлаа байсан юм байна. Ганаа моновш бусад ирчүүдээ хөлдөө жирэх гээд байх юм аа гинэ. Тэгснэ бүр 65 лайк байна. Энэ болохоор нөгөө эхнэр бүтээр нэг тийм нэг гэр бүлийн нэг юм асуудын харилцаатай нэг бичлэг хийсэн чинь ингэж байгаа юм аа. Гэтэ чирээдэд шүү дээ. Амар сайн хүн болж байна. Наа шиг чи гэдэг бас нэг үлбэрүүд байдаг шүү. Энийг би уншихгүй. Залуу хүмүүс байж арчаагүй юм аа. Контент хулгайлснаар контент хулгайж баажи ялалт влог за нэг энэ гэхдээ бас арай л амар юм болцсон л байна л да. Яа зэм дэ тэгээ наахгүй чинь. Энэ ууртаа ахгүй юм. Энэ тайлбар хийхэд бол одоо яг энэ болохоор яг яасан хэрэг нөгөө дөөрөө гадам комеди маяг хийсэн бохгүй нөгөө та хийсэн юм. Тийм хийсэн байсан болохоор ингээд энэ ах маань жоохон андуурсан баха. Тэрийг тэнэг ч юм болно хараад ойлгох. За яах юм бэ? За энэ бол ойлгомжтой энэ хийж байж юм марчаагүй гэдгсэн л байна. Ерөнхийдөө бол нөгөө үдж байгаа юмаа сайн ойлгоогүй байсан болохоор л ингэсэн л байна л да. Тэгээ доотлолт нь тэгнэ харахад гайгүй л ах байна шүү дээ. Тийм. Нөгөө ихтэй бас үдж байгаа хүмүүс ойлгохгүй байна. Яг жинхнээсээ нэг тийм нэвтрүүлэг яваад тийм. Энэ ганаа мангар юм аа гинэ. За энэ яг зөв комент байна. Зааш. Нэг ямар хэцүү юм бэ? Тийм юм. Оо. За. Энэ ганаа гэдэг залуу үнэхээр супер шоу гинэ. Жохон юу гэнэ? Ганаа гэдэг залуу үнэхээр супер шоу. Чамайг харж жохон баясах юм да гинэ. Баярлаа. За миний ингээд 5 коммент дуслаа. За одоо Түрэгийнх миний хаана.
За миний хөгшөө одоо би бол сах нэр устаа хэлнэ. Бэцэг бэлгүүн миний хөгшөө одоо болоо. Тэё бэлгүүнэ. Эм авчвал гоё байна. Эрэгтэй хүнд эмийг димий нэ. Жинхэнэ юм алдааг гоё зөв бичдэг хүмүүс шиг байх тийм шүү. 40 лайк дэнос бас их явсан биш үү. Би ихтэй аягүй эмийг зүтгс ойтон баг та. Эми эн чинь энэ минь хоёулаа цоонх юм аа шүү. Тэг юм загалмаатай гинжи холбоо тийм зү. За энэ харахаар царай нь хулж юм байна. Тэгтээ юм алдаатай. харин тийм энэ харахаараа мөнхийн үнэн гинэ пүү. Мөнхийн үнэн үг хэлсэн байна. Үний юм өчжээ. За. Энэ нөхөд тоглоомын түүх юм баа. Гүй яах вэ? Бас байж болно. Болно. Эхнэрийн өрх киноны күүн хэмжээгээ аавтай адилхан царайтай байна. Царайтай юм уу? Ямар хүн гэдэг лээ аав нь. Үнжээгээ аав хэрчдэг хөгшин хүн байх хэрэгтэй да. Гэтэ чиний бас гайгүй бас нэг юм тэнтэй адилхан, минтэй адилхан дүнд жоохон тийм зөвсөн биш үү те? Шүүмжил. Минийг бол зүгээр тэнийг ерөөцсөн байдаг. За ингээ 2 дугаар хэсэг амжилттай өндөрлсөн. Эргээд 3 дугаар хэсгээр уулзъя. 3 дугаар хэсэг маань эхэлсэн. 3 дугаар хэсэг маань яах вэ гэхлээр хойрлогдсон кино байгаа маань цаанаас нь үзэж байгаа кино. Тэгээ энэ кинон дээр бит хоёр дуу оруулсан. Нэг дүр дээр. За эхлүүлээ шүү. За эхлүүл. За бид нар ямар ч сан дөрүүд хуугаад авсан байна тийм ээ. Би юм лээ. Тийм шүү. Би тэнэг биш Спенсер. Би чамаас ганц энгийн зүйл тусамж гуйсан. Би багаасаа хөөгдөхийн тулд гэрийн даалгаврыг нь хийгээд өгөөч гэж гуйсан. Гэтэл чи бүгдийг бодлуулчлаа. Би одоо ганц сайн чаддаг юм чадахгүй болчтой. Бүгд чиний буруу. Яг одоо би ч хөнгөлцөн зодмоор шүү. Тэг гээд үзэлдэ. Юу гэсэн бэ? Би ойлголоо. Юу болоод байгааг ойлгочлаа. Ойлгож чинь яа нэгнэ. Залуусаа. Чамайг 194 195 см өндөртэй 122 кг биетэй болохоор айна гэж бодоод байгаа юм уу? Тэгж бодоод нь уу? Магадгүй. Чамд нэг юм хэлье. Чи 4-р ангиас хойш надад сэгсрүүлж бас нөгөө л нэг дургуун өргсөн ядаргаатай хөвгт хэвээрээ юу ч өөрчлөгдөөгүй. Тиймээс чи шинэ биенээсээ болж битгий л надад зодуулчаарай. Мотинич. Ibigтэй. Спейсер чи дэрийг алчлаа. Пич мо салят. Тааш тэр эргээ тэр. Яа. За, үнэлээ. Намайг битгий тэнэг гэж юу? Намайг битгий түлхээрээ. Үгүй үл юу гэж Спенсер? Үгүй бол би чамайг буцаагаад түлхэнэ. Чи сайн намайг алгадсан уу? Чи намайг алгадмаар байгаа юм. Кренч битгий. Тийм ээ, тий. Намайг алгадмаар байгаа юм байна. Маш. Гү. Битгий ёо. Болоо. Амаа битгий үр. Бидний нэндээ хэрэгтэй. Хүсэн хүсээгүй бидний баг болсон. Яа. Юу боловдоо наадах чи. За 3 хэсэг гурван амжилтад авсан. 3 дугаар хэсэг кинонд оруулах бол өстой битэрийн хийдэг ажил биш юм байна. Тийм байна. Үнэхээр хэцүү юм байна. Дүрсээ харна, текстээ харна. За тэгэл энэ хүнийхээ үйлдэл мөдөл бүгдийг нь харах болохоор амар олон мэдрэмж шаардах юм байна, тийм ээ. Чадахгүй байна. Юу хэцүүлээд тэгээд сонирхолтой байлаа хамгийн гол нь. Сонирхолтой байлаа. Аюутан багтаад нэг юм хичээл дээр үзчихсэн. Сүүлд ингээд би бол үзээгүй. Сэргийгээд байгаад ийсэрхүү. Сэргээсэн чи сонирхолтой. За тэгээд гэр интернетийн гэрийн зочид контентэнд ганаа түрүү хоёр нь амжилттай оролцоод дууслаа хамт байсан бүгдэнд нь маш их баярлалаа. Амжилт хүсье. Баяр таа. Баяр таа.